Лиги аваргаар өнөөдөр шалгарлаа. Үндсэндээ 30 удаа ялал байгуулж, нэг ч удаа ялагдгүйгээр энэ удаагийн лигийн тэмцээнийг өнөөдөр өндөрлөө. Тэгээд энэ бол Монгол улсын түүхэн байгаагүй хэмжээний амжилт гаргасан гэсэн үг. Дэлхийд бол 3-4 удаа тохиолдсон юм байлээ. Нэг ч ялагдгүйгээр удирдлагын тоглолтуудаа дуусгаад аваргаа бас авсан энэ сайхан өдөр байлаа. Тэгээд бүгд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Ямар ч юуны дөрөв маш баяртай байна. Тэгээд 3 удаа авраг авлаа. Тэгээд бид Амзус клуб байгуулалтаа 7 жил болж байна. Энэ одоо юу вэ? 7 жил болж байгаа. Тэгээд бид ингээ үргэлж дэмждэг. Тэгээд манай спонсор ах нар маань ингээд биднийг дандаа үргэлжтэй бэлтгэлэг маань хийлгээд бүх зүйлээр ингээ хангаа. Тэгээд бид зөвхөн яг бэлтгэлээс авалтын орон бүх зүйлийг хийдэг болохоор энэ хүмүүсийн ачаар ингээд бидэд маш удаан бэлтгэл сургуулийн дараа ингээд авраг авсандаа маш баяртай байна. Энэ жилийн сайтыг дээр 20 удаа хожигдгоо аврага авна гэдэг бидэд маш их том нөлөө бас том үзүүлэлт тэгээд илүү их сайжрахыг хичээнэ. Чек 1 2 3 1 2 3 3 дахь аврага. За юу явах юм бэ? Сэтгэлдээ уусаа үгээр ихтгэхийн аргагүй байна. Эмэгтэйчүүд зохион байгуулагчдад ер нь бол 4 удаа болж байна. Дөрөвлөнд нь файнал тоглоод 3 дахь удаа аврага авч байна. Ер нь бол амар гоё байна. Мэдээж сэтгэл маш өндөр байна. Манай багийн хувьд бол лигийн 3 дахь аварга авж ийн. Тэгээд 2 жил дарааж аварга авч ийн. Энэний бас нэг хэсэг болоо. Тэгээд финалийн MVP-гээр сонгогдсондоо маш их баяртай байна. Тэгээд баг хамтлагчдаа маш их багч ийн. Мэдээж багийн эзэдтэй маш их баярлалаа. 2019 оноос хойш Монголд эмэгтэй мэргэжлийн клуб гэж байхгүй байхад хамгийн анх Монгол Улаанбаатар Амазонс гэж клуб байгуулагдчихсан. Одгүй 7 жилийн нүрийг үдсэн байна. Тэгээд энэ хугацаанд гэсэндээ олон улсын тэмцээн, олон улсын хэмжээний тамирчин яаж мэргэжлийн тамирчин болох вэ гэдэг бүх зүйлээр ингээд хангаж өгдөг. Тийм болохоор мэдээж эзэдтэй бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд багийн арын багийн хамт олонноос маш их багч байна.